За сайн бацгаана залуусаа та бүхэнд 100 сарын мэндийг хүргэе. Би өнөөдөр Alt F4 дэлгүүрээс та бүхэнд мэдчилж байна. За ер нь сүүлийн 20 гаруй жил бүүз цуглуулад хэдэн мянган бүүзний хайрцаг онгойлгосон. Гэтэ анх удаа ер нь бол unboxing видео хийж үзээгүй юм байна. Тэгээд Alt F4 дэлгүүрийн залуустайгаа нийлээд анхныхаа бүүзний unboxing видео та бүхэндээ хийж үзүүлье. Тэгээд өнөөдөр ямар бүүз байгааг бол яг мэдэхгүй байна. Нэлээд олон бүүзнүүд бидний шинээр ирсэн байгаа. За тэгээд энэ дотор юу байгааг харъя. Одоо энэ гэртээ байсаар бол хайц шонгоолж чадах болчих штэ. За ингээд хайцнаас нь хараад ер нь ямар бүүз байгааг барыг мэдчихлээ. Сайн дээр Jordan нэг ах шиг байна. Гэтэ та бүхэнтэй дээр байгаа. Бүүзийг юу гэж бодож байна? За жил болгоны 12 сард бол Air Jordan брэндийнхэн Air Jordan 11 гэдэг бүүзээ гаргадаг байгаа. Энэ жил бол анх удаага Air Jordan 11 Jubilee гэдэг өмгийг Air Jordan 11-ийнхаа 25 жил яваад зориулан гаргасан байгаамаа. Энэ хайрцаг ч гэсэн анх удаага ийм өвөрмөц хайрцагтай гарсан байна. Энэ баг тэр 2-7 хоног явна. 2-7 хоног хүрээгүй те. 12 сарын 12-нд. Худалдаанд гарсан байгаа. $220 гарсан. Одоо бол ер нь юуны Jordan-гуудын үн бол гарсныхаа дараа нөгөө цөөн тоогоор гардаг болохоор үн нь бол доор иж нэг дахин өсчдөг байгаа. Гэхдээ StockX дээр одоо хэд гэж байна? StockX дээр бол нэг худалдаанд гарсан үнээсээ зүртэй яг байна 20% л нэмэгдсэн ба шүү дээ. 20% ч баг нэмэгдэг байх шиг байна. $160-аас $7 ордог юм уу? 260 дунджаар. Харин тийм байна. Гэхдээ яг надад чинь таксийн төлөөд shipping, handling, наашаага ирэх каргоны мөнгөд баг $370 болж байна те. За энэ бүүзийг сонирхож цомороо. Энэ бол анх удаага гарч байгаа. Ер нь бол жил болгон нэг оригинал өнгө, нэг өнгө гарч байгаа өнгүүд гардаг. Энэ 25 жилийн яваад зориулаад тэгээд бүүснийхаа юуных нь үдээснийх нь юу гэх юм те нэг одоо highlight гэдэг юм да. Энэ дээр нь яг Jordan гэсэн юм бичгтэй байгаа. Өмнө нь Air Jordan 11 Defining Moment Back-ийн Jordan дээр ийм Jordan гэсэн бичгтэй гарч ирсэн. Тэгээд материал нь яг өмнө гарч ирсэн Space Jam хумайгийн юм байна. Танд энэ арьсан өмнөхүүдээс илүү гоё санагдаж байна уу? Ялгаа байна уу? Нэг сүртэй ялгаагүй санагдаж байна. Одоо энэ нэг Jordan лого хажуу талын эдгээр нь металл маягаар орж ирж штэ. Энэ тань таалагдж байгаа юу? Тийм надад бол энэ юу нь бол их өрмөц байгаа яг энэ Jordan-гийн лого нь бол. Тэгэхээр яг миний хувьд бол дажгүй үнээр олж авах юм бол цуглуулганд байх ёстой бүүснүүдийн нэг байх гэж бодож байна. Ер нь өөр юм металл та байдаг уу Jordan 11? Алтан металлтай байдаг санагдаж байна. За энэ юу нь бол баг жил орчимд шаралцахаар юм байна да болно. За одоо ер нь бол энийг хямдхан байгаа дээр нь эндээс захиалаад авцсан зүгээр байх гэж бодож байна. Air Jordan 11-д бол доор иж $300 болоо явчих байх. Энэ цуглуулганд байх ёстой нэг бүсний нэг байна. За энэ мока. За энэ жил худалдаанд гарсан Air Jordan 1-үүдээс бас нэлээд их хүлээлттэй байсан Air Jordan 1-үүдийн нэг байгаа. Бол
Хүмүүс бас нөгөө Travis Scott авч чадаагүй хүмүүс энийг авъя гэж төлөвлөсөн байх шиг байсан. Нэлээд олон хүмүүс өөрийнхөө цогцолгоонд яа гэж бодож байсан. Энэ материал нь бол ер нь бас нэг тутахааргүй шүү. За энэ үдээсийг нь мөрөд жирийн цагаан үдээстэй нэг харьцуулаад жоохон презентэн ч юм шиг арай цав цагаан өнгө биш нэг шаргалдуу цагаан өнгийн үдээстэй байгаа. Нэг өөрт нь байгаа үдээс нь бол хар өнгийн үдээс. Материалын хувьд бол нэг муугүй шүү гэж бодож байна. Худалдаанд гарсан үнэ нь $170 байсан. Одоо StockX дээр ер нь явуултай байна. Мока. Энэ мока смартфон энэ жил яасан гэхээр нөгөө дунджаар $410 юм уу? $410 байх шиг нэрхтээ сайзууд US доллароос US 13, 17 хүртэл хийгдсэн юм байна. Одоо мэдэгдэж байгаагаар энэ US 6.5, 5.5 гэдэг нь болохоор G size биш. Энэ men's size яг жишээлбэл men's size-ийн 38-аас 38 гэдэг размерууд байдаг гэсэн үг. Эдгээр нь илүү одоо яг энэ men's size-ийнхтэйгээ адилхан хэлбэртэй. G size-ийн хүмүүсүүд чинь одоо материалын баг зэрэг тааруу ч юм уу хийцнийг жоохон тааруу байгаад байдаг. Тэгэхээр үнэхээр мөнгөтэй боломжтой хүмүүст нь бол нөгөө men's size-ийн 38-ыг авах боломжтой юм лээ. Тийм байна те. Мөнгөтэй хүмүүс ч гэсэн бас ингээд аваад явуучих болох юм. Тэгэхээр нэг $100 илүү авах шиг байгаа. Одоо энэ G size-ийнх нь нэг size нэг $370 дундчилж байгаа юм уу? Гэтэл одоо men's 5.5 гэж чинь жоохон ховор гэсэн үг шүү дээ. Nike-ийн төлөвлөрөөр зарагдахгүй гэсэн үг. Тэгэхээр илүү үнэтэй $100-аар дундчина. Харин энэ жилийн харагдаад байгаа нь болохоор бас зарим хүүснээ зөвхөн эмэгтэй сайзаар гарч ирсэн юм харагдаад байгаа тийм бас. Women's size-аар гарсан. Тэр ихсэн мөртлөө эрэгтэй юун дээр огт гараагүй. Тэд нар бол буцаагаад бас их илүү ховор үнэтэй болж байгаа нь ажиглагдаад байгаа. Энэ сард 12 сарын 19-нд дахин бас бодлоонд гарч байгаа. Одоо их пүүзнүүд чинь 12 сарын 1-нд ч юм ингээл нэг тоо гаргаж штэ. Тэр өдрөө ингээ худалдаанд гаргаж байхад Америкт дэлхийн нийтлэлд нь 10 сарын 30-31 зааж. Харин энэ юуных ч гэсэн бас тэгж ах шиг байсан. Энэ Jubilee 11 сарын сүүлээр өнөөдөр дундуур шууд нөгөө sneaker app дээр худалдаанд гараад өнгөрснөхтэй яг тэр энэ sneaker app-аас юм та нар хүйц хожиж исэн удаа байна уу? За яг би бол өөрөө хожиж байгаа. Манай нөгөө биднэрхүү явуулж байгаа найзууд бол хожиж исэн тохиолдол нэлээд байгаа. Тэгээд миний хувьд бол бараг sneaker app-аас ганц ч удаа авч байгаагүй гэж хэлж болно дөө. Тэгэл дандаа л L авч байгаа юм ч тий. Одоо энэ Jordan-ыг Mocha 10 сарын 31-нд Америкт худалдаанд гараад Азад бол адилхан байсан ч хойшлогдоод 11 сарын 13-нд болохоор Early Access гэдэг зүүн тоогоор зарагдсан. Тэрнийхээ 11 сарын 20-нд албан ёсоор гараад Европ одоо Орос, Тайван, Японд Солонгост гарсан. Тэгсэн чинь сая 12 сарын 19-нд одоо Австрали юм олон улсаар дахиж гарч байгаа Европ гэх мэт. Тэгэхээр энэ нэмж гараад байгаа мөртлөө үнэн нь улам өсөд байгаа. Монгол ер нь бол энэ юу бол аваад тавьсан багт бол бас одоо ер нь хавар намар 100 ялгаагүй хүмүүс ч болохоор юм өнгө байгаа байхгүй. Бүх төрлийн хувцсан дээр ингээд даачаар ньютral маягийн өнгөтэй. За бүгдээрээ дараагийн 7 хоногт шинэ бүүснүүдтэй уулзцгаая. Тэрээ сайхан баярлаарай. Хөл өрөөтэй байгаа болохоор гэрээсээ гаралгүй гаруул маска бэлигээ зүгээд гарнаж найдаж байна. Тэгэхээр бүгдээрэнд нь эрүүл байхыг хүсэн өрөөё.